Сайн уу хүмүүсээ. Өглөөний мэнд манайхаа би хаана байна гэж Yay! Эцтэн. шинэ гэртээ байна. Сасна хурсан сүнс минь лева. Дөнгөж босч ирж гээ. Өчигдөр орой нүүж ирээд тэгээ шууд унтцсан заяа. Яа тэгэл нөгөө ядраад тэгээд шууд ороод ирсэн. Одоо жинхэнэ байртайгаа танилцъя. Бисээ дөнгөж нүрээ угаачлаа. Одоо өсөө боо. Одоо шинэ гэрний маань үүдэнд бүгдээрээ байна. Тэгээд янзай. Үй. Чиэс. Ийм байдаг лөө. Хоёр цаажтай үүдэндээ нэг бариултаа ингээд туслаарай гэд ингээд яах хөөхтэй хайх юм бол эндээс барьж. Хөгшүүн бас бариад ингээд готлоо тайлна. Тэгээ үүдээрээ орж ирлээ. Явлаа. Коридороор явлаа. Ой, нэг сонирхолтой юм нь штэ. Манайх өмнө нь нэг өрөө байранд байсан штэ. Унтлагын өрөө маань энд байна. Тэгээд нэг хувцсны шкаф, хувцсны шүүгээ маань тэр байна. Ингээд ширээ, ингээд манай гоо сайхны өрөө, ингээд хувцсны өрөө. Гэхдээ энэ маань нэг өрөө байр гэж явж байгаа мөртлөө баг хоёр өрөө байр шиг маш том, маш цэвэрхэн. За та хэд өөрсдөө одоо хараад мэдэндээ баг мэдэн заяа. За угаалгын өрөө шууд ингээд ороод ирж байгаа. Үүдэнд зүүн талд угаалгын өрөө байна. Тэгээ эндээ шууд зогсоол ингээд усанд орчин. Ингээл толгоо зүгээ угаагаал. Тэгээ эндээ бас бариултаагаас тэгээд энэ байндаа ороод сайхан усаад өргөж байгаа твтэн. Энэ маш сонирхолтой. Энэ одоо байнны нөгөө нэг халуун хүйтэн температурыг ихсгэх багасгах. Яг би усанд орлоо гэдэг юм бол ингээд хаач. Уснаас хараад ирлээ. Угаалгын машина эндээ тавиад тэгээд эндээс юу холбоно? Усаа холбоч. Тэгээд угаалгын машин энд. За энэ манай угаалт орны надад хамгийн их таалагдж байгаа зүйл нь цоош. Усна ингэж гоожлоо. Ингээд татлаа. Буцаага яаж хийхвүлээ? Ингээд. За ийм гоё. Ийм гоё. Ингээд унтраач чам. Бүр ийм гоё. Бүр ийм гоё. Нара. Энэ бас яадаг ичтэй юм лээ. Ямар ч байсан л нэг тохиргоотой л юм байна. За ингээд 0-осоо гарч ирээд ийшээ нэг алхаад баруун хэрэггэд энд нэг сонин шүүгөө. Энэ юу гэж? Вау. Энэ болохоор юу л яра. Энэ дотор одоо хувц мувцаа хийн. Доор нь одоо гутал тавьчих бас болно шүү дээ. Яаж ч ашигласан бол. Тэгээ энэ хараа төмөр үлээ. За энэ нэг том шүүгээтэй агуулгах сав зай айгүй ихтэй байгааз зүүн тишээ харсан чи энд нэг өрөө. Хүн байна уу? Оо 0. Ер нь бол манай байрны юмнууд айгүй шинэ байгаа. Гэхдээ яг бүр цоо шинэ биш. Гэтэ ер нь шинэ л гэж явна да. Тэгээ сайхан 0 дээрээ суугаад ингээ бий засна. За тэгээд энэ болохоор угаалт өрнийх нь ус нь ингэж энүүгээр ингэж гоож жаад энэ дээр нь гараа уучиж байна. Ингээ гараа угаад гарчна. Дэжгүй байгааз үүдний хэсэг бол ингээд усаа. Би бол Jag funderar där på det invapen en skatortis tuena. Piyet sahan bana. за хаалгаа. Ингээ хачна. Бахан 4 гэрэл байгааз манайх айгүй олон гэрэл тавих юм билээ. Одоохондоо манайх гэрэлгүй байгаа. Сайн уу? Ийм том өрөөнөөс мэдчилж байна. Амар том байгаас тий. Одоо наашаа ойртараа. Би харуулъя. За энд манай галтгоо байна. Би бол үнэхээр баярлж байгаа. Юунд хэрийн бүр 3 ширэмтэй. Өмнөх байр маань болохоор нэг плеттэй байсан байхгүй. Тэгэхээр айгүй ингээд цаг хугацаа ороод айгүй хэцээд өс. Одоо энд ингээд 3 газын плетик. Нааш ойртуулаад харуул. Энэ хар. Энэ маш цэвэрхэн. Бүр ойртуул энэ. Бүр ойртуул. Нараа. Цэвэрхэн мод. Тэгээд мэдээж энэ эргэнэг шургуулга одоо эдгээр бүр замбраагүй их юмнуудаа хийгээд тавьчих болно. Тэгээд надад хамгийн чухал юм нь болохоор галтгоо идэг. Айгу том хэмжээтэй байгааз энд нь ингээд гоё бичлэгнийхаа камерыг зоогоол энд нь хоолоо хийж мийгээл те. Янз юм байгаас тэгэж шилхад. Тэгээд доотлолтой хөөрхийн юм шарах шүүгээтэй яар да. Энд нь бас жагас магас шарчиж болдог. Шүүгэнүүд бол ойлгомжтой. Зөндөө их шүүгээ байна. Ийм гоё. Баяр. Манай авраг том шүхрөгч ирсэн. Энийг нэг хэсэг айл тавьсан байсан. Онгойлголтгүй дотор нь юу ч явахгүй байгаа баг зэрэг үнэртэй. Одоо угаан. Тэгээд энэ хөргөчөө сайхан дүүргэндэ. За ингээд ийшээ явлаа. Энд ингээд битээр юмнуудаа ингээд төр тавиад орхисон байна. Тэгээд манай том цонх. Вау! Ийм том балконтой манайх. Харъя бүгдээрээ. Маш манай балконыг харуул.
Өө амар том болох гэдэг байгаас тий. За ингээд нэг том алцаа юм байна. Амар том. Тэгэхээр ингээд энд гой гадаа өглөө гой чилрээд энд одоо ингээд бид тээр ширээ сандал тавьж агаад гой кофе уунгаа юмсыг яриад. За эндээсээ заяа. 1 2 3 4 5 6 7 8 алхам. 8 алхам 1 алцаа. За одоо ингээд орчны дуугаас бол аягүй сайн тусгаарлаж байна. Энд нэг кондишн аваад тэгэнгүүт нь энд дахиад нэг өрөө байгаа. Ерөөсөө ингээд 2 өрөө. 1 өрөө, 2 өрөө. Энэ нэг хөрөнд хөрөмчиг юм харагдчихад энэ юу гэж? Энэ болохоор шал алагч. Маш сонирхолтой байгааз одоо өвөл даах юм бол шалыг ингээд халааж өгнө. Янзтай гоц тий. Шал нь халдаг байранд орчлоо штий. Йоо. Гой гоц тий. Хөл өцгөө явж болно гэсэн үг. Шал нь халаа учраас. Сайн уу? Манай өрөөнд тавтай морил. Энд дөнгөж өчигдөр ингээд унтаад боссон. Хамгийн гоё юмыг би та нарт харуулах болоогүй байна. Манай гэрийн хамгийн гоё хайлайт дөнгөж одоо эхэлж байна. Өмнөхүүд нь бүгд трейлер. Хамгийн гоё хэсэг маань энд байна. Хувцсны шүүгээ. Вау! Гоё гасдээ гоё хувцсуудаа тавьчихна. Тэгээ бас новшнуудаа оруулаад тавьчих болно. Өнөөдөр за залын өмсөх вэ? Гэл ингээл харна штэ. Амар баярлалаа даа штэ. Манай хувцсны шүүгээ энэ байна. Хийх зүйлс, авах зүйлс их тутаа байгаа. Жишээлбэл гэрэл тэнд кондишн авахгүй байгааз тэгэхээр бид хоёр даарна гэсэн үг. Тэгэхээр гэрэл болон кондишн, сандал ширээ, угаалгын машин гэж зөндөө авах хэрэгтэй зүйлс байгаа. Бид хоёр баг гоё тогтчихноо. Гэтэ одоо ингээд ийм гоё байранд ороод ирсэн болохоор амар гоё сэтгэл ингээд гээд бүх юм одоо гоё болох юм шиг амар гоё санагдаж байна. Угаасаа гоё болж л таарна. Бид хоёр яаж ийм гоё байранд орчихоо? Энэ байранд орохоос өмнө чинь 1 сарын турш алцгнаж явсан заяа. Япон зуучлалын газар хандаад тэгээ бид хоёр байраа хаагаад бүтэн 1 сар алдсан. Ягаад гэсэн чи байр олдохгүй. Тухайн одоо нэг бүс байгаа шүү дээ. Яг энэ хавьд ингээд ийм байр алмаар байна гэсэн чи олохгүй явж байгаад нэг байр болоод за окей материалыг чинь бүрдүүлээд ингээд өгчлөө хариуг нь хүлээж ин гээд хүлээж идэл бүтлгүүтчлээ танахыг оруулахгүй болчлаа. Дахиад байр хаалаа. Хайгаал за нэг байр олчлаа материал чи явуулчлаа гэл. Тэгчээд дандаа ингээд бүтлгүүтэд исэн чинь нөгөө би тэрийг нүүх цаг болцсон. Ингээд байргүй болчоод хоёлаа яана гэд арга мухардаад байж исэн. Тэгж байгаа бид хоёр хэсэг найзындаа амьдарч байгаа тэр орондоо дахиад байраа харьсан. Харин дахиж хайхдаа бид хоёр шууд Монгол хүнд амьдсан байхгүй. Тэгээ бид хоёр арай байр зууч гээд Facebook дээр хайж агаад тэгээд холбогдоод ингэдэггүй ингээ харж агаад нэг байр ирж үзэхэр болсон байхгүй. Тэгсэн чинь энэ байр. Ер нь би ингээд та нарыг юу амаар санал болгомоор байна. UR-ын байр бол өстой гоё юм байна. Ягаад гэвэл нөгөө за ийм гоё байр байхаас гадна нь шүү дээ тий. 2 сарын түрээсээ өгөл орчдөг. Гарахтаа гол нь мөнгө буцаагаад авдаг нь амар гоё санагдсан. Японд энэ байрнуудад орох юм бол одоо 24-5 мянган төлчингүүтээ тэрийг авахгүй гардаг байхгүй юу? Гэсэн чи UR-ын байр болохоор орохдоо өгсөн мөнгөө гарахтаа авна. Тэгээд тэрнээсээ яг гарахтаа мэдээж цэвэрлэгээний мөнгө гэж асуулаад тэгээд мэдээж мөнгөө авна. Энэ Японд амьдарч байгаа монгол хүмүүс мэдээсэй гэж бодоод байхгүй юу? Байр зурчилж байгаа хүн амар чухал юм байна л та. Та хоёр одоо ингэх ёстой, тэгэх ёстой, ингэх юм бол ийм байдаг, тэгэх юм бол тийм байдаг гэд арга чаргааны хэлээд өгдөг. Өмнө бид хоёр байранд орох гэдэг Япон залууд нар яагаад бид хоёр бүтлгүүтэд байранд орж чадахгүй байгаа юм бэ гэхээр ингээд болохгүй байна, бүтэхгүй байна гэж тодорхойгүй заяа. Тэнгүүд энэ айрын гэд хүн болохоор айгуу гоё. Юу та хоёр ингээд яаж материалаа бүрдүүлэх хэрэгтэй вэ? Ийм материалыг ингээд бүрдүүлчих болдгийм аа гэд бүр ингээ яг угаасаа орох талаас нь гой сэтгэлээсээ чиний одоо орлого чинь хөрөхгүй яны тэрэ болж молоод байх юм бол тэрэн дээр нь тусалдаг Япон хэлмэл мэдхгүй хүн ч гэсэн хамаагүй санаа зовлтгүй шууд холбогдоод гэрээ мэрээ хийхт нь орчуулад өгд юм билээ. Туслаад өгдөг. Ер нь бүх юм дээр нь туслаад надад бол айгүй л гоё санагдсан. Ийм гоё байранд зуучилж ихсэн арай ихтэй баярлаа. Офис, үйлчилгээний газар гэдэг олон төрлийн тийм газрууд зуучилж өгд юм билээ шүү. Тэгээ таад холбогдороо би бол үнэхээр сэтгэл хангалуун байсан учраас ингээд санал болгож байгаа шүү. За одоо би тэр ингээд энэ их навчнуудаа бүгдийг гаргаж ирээд чихэд ийш тийш хийгээд зохицуулаад өөрсдийнхөө амнуудаа ямар ч байсан бэлэн болгочоод тэгээд гарч худалдаа авалт хийн. Гой худалдаа авалт хийн. За тэгээд манай хөрх хүмүүс төр баяртай. Сараа хийё. Бэсэ.